Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаа. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогч танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Эзний ивэл дүүрэн байна уу? За тэгэхээр итгэлийн амьдралаар амьдарч явж байгаад хүн ер нь ингээд хийсээр байх ёстой юм байдаг байхгүй. Үсээ самж явах ёстой гэдэг шиг. Тэ? Нүрээ бодож явах ёстой, үсээ самж явах ёстой, усанд орж явах ёстой. Нэг юм хийсээр байх ёстой. Тэгээ хийхдээ хоёрын хооронд хийж болохгүй. Заавал одоо хамгийн сайнаараа хийж явах ёстой. Тийм зүйл бол хүний амьдралд бол байдаг. Тэгвэл итгэлийн амьдрал ч гэсэн бидний Бурханаас хоол ойлгож байсан. Одоо бид нэр хийхэ болсон гэж хүмүүс ч ойлгодог. Бурхан ч хийхгүй байж болно гэдгийг бидний амьдрал баталсан байхад дахиад хийчих гээд байдаг тийм нэг зарим нэг зуршлуудын талаар энэ 7 хоног Омит 2-5 хүнтэйгээ өглөөний Хермоны шүүтрээр хуваалцахаар шийдсэн байгаа. За тэгээд Библи судлалын цаг гэж бол битгий бодоорой. Өглөөнийхөө Библи судлалыг та хоёртай хамт хийчээд гэдэг үг гарсан байлаа шүү. За хамтдаа энэ эзний үгээс суралцж байгаа гэдгийг л хамгийн гол нь анхаараарай. За ингээд бүгдээр хамтдаа өнөөдөр Хермоны шүүтрээр ингээд эхэлж байна да. За өнөөдөр чинь Эфес. Тэгээ биднэрт нэг уламжлал маягийн ч юм уу нэг тогтцсон юм шиг байна те. Шинэ 7 хоног эхлэхээр шинэ ном эхлүүлээл тэр 7 хоногийн турш суралцдаг нэг иймэрхүү зүйл бас тогтсон байна. Тэгээд иймэрхүү гэдэг нь тиймэрхүү гэсэн үг үү? Тий. Иймэрхүү гэдэг чинь бол зүгээр. Тиймэрхүү гэх юм бол жоох нөгөө нэг юм ингэж ярьж байгаа шүү дээ. Доошлуулж ярьж байгаа те. Тэгэхээр уламжлал маягийн зүйл тогтжээ бидэнд. Юм багтаарлан сурсан дээр гэж бодсон. Тийм. Тэгэхээр энэ 7 хоногт бид Эфес номоор аялах болно. Эфес номоос суралцах болно. Тэгээ тэр дундаа Эфес 4-р бүлгээс суралцах байгаа. Тэгэхээр Эфес ном бол Илч Паул Эфес хотод Эфес чуулганд хандан бичсэн байгаа тийм. Тэгэхээр Эфесийг би бас юугаар нь санаад байдгүй гэхээр илчлэл номн дээр нөгөө анхны хайраа мартсан чуулган гэж байдаг шүү дээ. Тэгэхээр сая түрүүний пастрын маань хэлсэнтэй гэжлхэн бидний хийсээр байх тэр зүйлийг бас дахин сануулж өгөх, анхны хайраа санах ийм 7 хоног болж өнгөрөх нэ. Тэгээд сонсогчдаа бидэнтэй үргэлжлүүлэн хамт байж эзний үгээс суралцаарай. Тэгээд үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд энэ цаг бол чухал байдаг, маш чухал байдаг. Тийм учраас хамтдаа эзэн бурхныхаа өмнө ирээд түүнд алдар магтаалыг өргөцгөөё.
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өнөөдөр хамтдаа Эфес номын 4-р бүлгийн 25 дахь ишлэгийг хамт харнаа. Тиймд худал хуурамгийн хоош тавьж хүн бүр хөрштэй үннийгээр учир нь бид бие биедээ эргэтнүүд юм а гэдэг үгийг хэлсэн байна. Амен. Тэгэхээр хүний бүх хэрэгтэнд нэг ам байхгүй. За энэ юу гэсэн үг гэхээр те юу дух халтар болчихжээ. Арчаад өгөөч гэх юм бол гар ингээ арчин штэ те. Тэнгуутгүй дутуу арчлаа гэх юм дахиад арчин штэ те. Тэгээ энийг хин хийгээд ихээр нүд хараад байгаа штэ те. Хөөе гараа чи духны юу дутуу арчаад байна гэд. Тэгэхээр бид нэр ингээд эндээс би ингээд яг юу ярих гэсэн бэ гэхээр нэг хүн хідээч өөрөө мэдээд өөрчлөгддөг. Бид бүгдээр хамтдаа өөрчлөгддөг байхгүй. Тэм учраас Паул номлолынхаа хэсгээр яг хувь хүнд хандсан хэсэг хувь хүн ганцаараа чадахгүй хэсэг хэрэгжүүлэх хэсэг гэж хоёр юм ятгалаг явж идэг. Тэрний нэг нь бол яг юу гэхээр та нар хүн бүр гэдэг нь юу гэхээр хүн болгоно хамтдаа хийгээд нэг юм болдог юм байхад бүгдөө хамт хийгээд нэг бас бүгдөө нэг цул болдог юм бас байгаад байна. Тэгэхээр худал хуурмаг бол хувь хүнтэй өөртөө илүү холбоотой зүйл байна. Хүмүүс ингэж ярьдаг л да. Одоо 90 дөрний харлаа өн шударгаар явж байгаа хүмүүс л ядуу амьдарч шүү дээ. 90 дөрний харлаа 90 дөрний хар гэдэг чинь юу гэхээр хамаатуулаад байна шүү дээ бусдыг тий. Тэгээ юунд хамаатуулаад байна гэхээр өөрийнхөө хийж байгаа буруу зүйлд хамаатуулаад үгүй 90 дөрний юм байгаа болохоор би бас юм байгаад байгаа байхгүй ч хэлээд байгаа. Хэдийн би фэйсбүүкийн нэг постыг хараад шууд өөрийнхөө хийчихсэн одоо дамжуулан хуваалцсан. Тэр бол юу гэхээр чиний зөв бол бүх хүн буруу гэж хэлж яах нь ямар хамаатай юм гэдэг пост хийсэн байхгүй. Тэгээд ингээд бүр ингээд маш Сүхбаатарын талбай шиг юм талбайгаар дүүрэн хүмүүсээс нэг залуу ялгарч зогсоод та нар буруу гэж хэлж байгаа тийм. Юу бэ? Бүгд үннийг мэдж явах хэрнээ дугаа байх юм бол тэнд тэр газар ялдарсан. Тэр газар бүгд нүгэлд идэгдсэн байх гэсэн үг болж байна. Энд хэлж ин л да. Тиймд худал хуурамгийн хоош тавьж хүн бүр хөрштэй үннийгээр очинд бид бие биенээ эргэтнүүд. За нэгдүгээр ийм хэлээд худал хуурмаг гэдэг үг гарч ийн. Хоёрдугаар хөрш гэдэг үг гарч ийн. Тэгээд хөрш гэдэг үгийг юу гэж ярьсан бэхээр хүн болгон хөрштэй гэж гарсан. За дараагийнх нь болохоор бие биедээ эргэтнүүд гэж хэлсэн. Тэгээд тэрний үгс үг гэхээр бүгдөө бөөр биш. Бүгдөө зүрх, бүгдөө нүд биш. Харин бүгдөө нийлээд нэг том биений хэсгүүд гэсэн утгаар хэлж байна. Дараагт нь хүн бүр хөрштэй гэдэг үгийг хэлэг батал. Гөө би бол би тасан байдлаар амьддаг. Би өөрийнхөө хаустай өөрийнхөө хашаан дотроо ингэж амьддаг гэдэг. Тэгж ярьдаг хүмүүс бол надад хөрш гэдэг хөрш сайн хөрш вэ муу хөрш вэ надад хамаагүй. Би өөрийнхөө аюулгүй байдлыг хангад дараараа гэдэг ингэж ярьдаг. Харин бурхан амлагдсан газар Израильчуудыг 12 овг аймгийг ямар аймагтай хурж байсан нь дээр вэ? Хинт хэний тусламж хэрэгтэй вэ те? Яагаад хэрэгтэй вэ? Яагаад энэ аймгийг хажууд нь байлгаж байгаа вэ гэдэг бүх зүйлүүд нь
маш тодорхойгоор Библиэлд ойлгомжтойгоор харагдаж байдаг. Тэгэхээр бид нар бодоод үзье. Та ямар хөршвэ гэдгээс асуулт бол эхэлнэ. Нехемиягийн үед Израильчууд хэрмээ дахиж босгосон байхгүй. Тэгээд хэрмээ дахиж босгож явах үед хүн болгон өөрийнхөө гэрийн ойролцоох хэрмийг босгосон. Нэгсэндээ хэрвээ ингээд дайн болоод ингэх юм бол юм хийсэн царайлаад одоо юу гэдгийг нэг хүн харахад ингээ айгуус гоё одоо тайзын хан босгосон юм шиг харагдаад байгаа нэ айгүй нимгэн эхний чулуул одоо цөм цохол ороод ирэхээр те эсвэл нэг сүхвэрцэн нөхөр таанаас нь зохиол нурчхаар тэгээд ингээ хөршөө хуурцсан байх бол өндөө өөрөө хуурч байгаа гэсэн болж байгаа. Тэ тэгээд өөрөөс нь болж бас хөршүүд нь хичнээн юмаа сайн байсан ч хүнд хэцүү байдал орно гэсэн үг болж байгаа. Тэгэхээр худал хуурмгийг хойш тавь гэдэг нь юу гэхээр энэ нь худал хуурмгийг бид нар амьдралдаа байлгах нь зөвхөн биднэрт хамаатай зүйл биш. Ад Йошуагийн үеэс ахуулаад нэг зүйл ярьдаг гэсэн. Йошуа ялалт байгуулж явж байгаад нэг жижигхэн хотод ялагдсан. Үгүй яач вэ гэдэг. Ёстой бид нар малгайгаа шийдэхэд баг энэ хотыг булан штэ. Энэ хот цэрэгтэйгээ ард түмэнтэйгээ өндөр настай хүн болоод хүүхдүүдтэйгээ нийлээд 12 мянга штэ. Тэг чи бидний цэргүүд л гэхэд 600 мянга штэ. Үгүй яагаад ялагдч вэ гэсэн чинь ялалтыг бурхан өгчээсэн. Харин бурхан зөв хүмүүст ялалтыг өгдөг. Гэтэл Йошуагийн дайчдын дотор хулгайч байсан. Худалч байсан. Хумслагч байсан. Тийм болохоор Йошуагийн арим хідэн хүнтэй байх нь хамаагүй. Хэр хүчрхэг бас байх нь хамаагүй. Дайсан нь том байна уу жижиг байна уу хамаагүй. Тэд нэр зөв байж л ялах толдоонд худал хуурмгийг тэ жижиг гэж одоо энгийн асуудал гэж тооцож чарт ялагдсан байна. Худал хуурмгийг хойш тавь гэдэг үг байна. Энэ урд байх юм уу, хажууд байх юм уу, цөнхөнд байх юм уу, эсвэл нуруунд дүүрэх юм уу, эсвэл ингэртэй тэрж явах зүйл биш вэ. Энийг хойш нь тавь буюу энэ хэрэггүй гэж байна. Тэгвэл нэг зүйлийг энэ дээр энэ Эфес номын хэсэг дээр яадаг вэ гэхээр үргэлжилсэн цаг дээр юмнууд аяг хэрэг. Бид хойш тавьсаар л байх бол яг гэвэл худал хуурмыг үргэлж энэ дэлхийн төгсгөлийн өдөр хүртэл бид нар санал тавьцаар л байна. Энийг ингэдэг. Гэхдээ энийг ингэж хийж болтой. Энийг ингэдэг. Гэхдээ энийг бас ингэж аргалж болтой. Гэт ингээд орж ирээлээ. Тэгэхэд бид нар үгүй. Бид нар ийм хүмүүс биш. Бид нар бол эзний хүмүүс. Бид нар ингэж хийнэ. Бид нар ийм замаар амьдрдгүү, ийм сонголт хийдгүү. Ажлыг ингэж хийдгүү. Бид нар яаж хийх ёстойг бичээсээр бүгд ойлгомжтой тодорхой байдаг. Худал хуурмаг бол биднээс хойш байна. Үгүй чи яг хүн цагаа болохоор амиа л бодох хэрэгтэй шүү. Үгүй. Би амиа бодсон чинь бүх хөрштэй аюул авчруул яах. Миний итгэсэн, миний өрөөгдсөн бүх хөршид маань өрөөл болдог бол миний амиа бодох худал хуурмгийг амьдралдаа хадгалах нь бүх хөршид маань гай болно. Энийг бол Библи бидэрт зааж байгаа. Дараагийнх нь нэг зүйл нь юу ихлээр хүн болгон хөрштэй гэсэн. Тэгэхээр нэг ингэдэг штэ. Манай хөрш одоо юу хийгээд байдаг юм бүүм өглөө болгон пэтгнүүлээд ах юм. Тэгээд одоо манай хөрш одоо яатсан хүн юм бүүм маш чанга дуу сонсоол ах юм гэдэг ч юм уу те. Тэгээд одоо сүүлийн үед бид нэгээд олон нийтийн унаанд ингээд явж байхдаа ингээд гэртээ үздэг одоо энэ юуныхаа утасныхаа чанга дээр ингээд янз бүрийн мүдэ явж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд би тэд нар шаардлага тавьдаг байхгүй. Тэгээд нэг ядаргаатай хөгшин юм сонсч чадхаа байгаа шаардлага тавьж ин гэж бодож байгаа боловч энэ хөршийн талаар ойлголтыг Библиэс авсан болохоор хэлээд байгаа байхгүй. Гэтэ би хэдэж наадхаа бодооч гэж бол хэлдэг. Бод гэж хэдэж хэлдэг. Жохо аярхан болох уу? Гэдэг ч юм. Тэгээд тэн дээрээ те дүү хүн байх юм бол жохо аярхан болох уу гэж. Яг л бид хөрштэй. Хөршид бүх зүйл бидний ямар хүн бэ гэдэг бүх зүйл нөлөөлж идэв. Авраам эхнэр нь насарсны дараа Авраам ч хүний нутагт амьдарч байгаа шүү дээ, тэ. Оршуулгын газар хэрэгтэй болсон уу? Боллоо. Сара насарсны дараа Авраам Канаан нутгийн очиод юу гэж хэлдэг вэ гэхээр эхнэрээ оршуулах гэсэн юм аа. Тэгээд энэ агууг надад зараач би мөнгөний төлөё гэж бол хэлсэн ба. Тэгтэл нөгөө хүмүүс юу вэ? Та зүгээр аваач. Та чи бидний дунд байдаг баг бид нар тий. Та бол бидний дунд байдаг хамгийн агуу ноён. Та бид нар юм худалдаж явах гээд асуугаад ахтай яа гэм бэ? Та дуртай газараа оршуул гэж хэлсэн ч гэсэн энэ буруу гэдгийг Авраам мэдэж байгаа ч байхгүй би худалдаж авна гэж хэлж байгаа.
Тэгээ бид нар эндээс ойлгож авах ёстой зүйл юу юм бэ? Худал хоормыг хойш нь тавь. Учир нь бид нар хөрштэй үннийг ярихгүй. Хөршүүд биднэрт үннийг ярихгүй. Тэгвэл бид нар аюул ирж хахад хөрштэй хотлоо ярьж исэн учраас бид нар үнэндээ эргэн тойрон маань юу болж байгааг хөршүүд болон бид нар юутай тулах гээд байгаа юм. Хөршүүд биднийг ямар их юмнаас хамгаалж бидний амьдралын ямар их хэсгийг ингэж хан болон хашаа болгоно нь ингээд хааж байдаг юм. Бид нар хөрш ходоо худалч нэгэн байх юм бол арга алга байна та. Хэрэв бид нар хөрштэй үннээ хэлдэг бол хөршүүд биднэрт үнэн хэлдэг бол бид хөрш байгаа эсгээр айх аюул байхгүй. Бидний хамгийн гол бодох ёстой зүйл нь юу гэхээр бие биедээ нэг эрхтнүүд гэдэг аягүй сан бодох хэрэгтэй. Би энэ дэлхий дээр амьдарч байгаа яг одоо байж байгаа нь Бурхан яг энэ цаг үед биднийг ямар нэгэн зүйлийн нэг хэсэг болгосон. Бурхан ямар нэгэн хүний хөрш болгосон. Би бас ямар нэгэн хүний хөрш бас надад Бурхан ямар нэгэн хөршүүдийг өгөөд хөршөө өөрийн адил хайрл гэдэг хуулийг надаар дамжуулаад тэдэнд заах гэсэн. Бас миний хөршүүд надад хамтдаа амьдрал туулах болон хамтдаа юм туулах, хамтдаа нэг газрыг эзэмших, хэрэглэх, хамтдаа аюулыг сөрөх, бие биендээ одоо сэрэмжлүүлэх, эсвэл бие биенийг хамгаалах гэдэг нь ямар ч учиртай болохыг бид бол суралцах хэрэгтэй гэдгийг эндээс харах хэрэгтэй. Худал хуурмгийн талаар хүний зан чанар юм байдаг л да одоо сүүлийн 1 минутанд нэг зүйл хаалцах хүсэж байгаа нь юу гэхээр хүмүүс ингээд цагаан худал модл гэж яриад идэг байхгүй. Цагаан худал гэж ингээ айгүй их ярина заа. Тэгэд худлаа ярьж байгааг юу гэж хэлээ. Гүй хүн чи би өөрийгөө хамгаалах хэрэгтэй та. Бодит амьдрал дээр хараад хүн чин өөрийгөө хамгаалахын тулд нэр төрөө хамгаалахын тулд одоотой эсвэл ирж байгаа аюулаас болохын тулд яаж игээл амьд үлдэхийн тулд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж тэ. За тийм нөхцөл байдалд та бүхэн орсон. Тэгээд худлаа ярихаас өөр аргагүй гэж бодож байгаа бол дараад нь тийм нөхцөл байдлууд хэрэг түүхүүд байдаг бол бодоод үзэх хэрэгтэй. Өннөөгүй юу гэж. Тэгээд бас нэг зүйл нь үнэн ярина гэдэг нь бол өөрөө юу гэхээр тэгээд дараад нь хүмүүс чиний өмнөөс үннийг чинь хамгаалдаг байхгүй. Тэр ингэсэн байна, энэ ингэсэн байна. Миний бодлоор тэр үннээ хэлсэн. Тэм учраас тэрэнд итгэж гинэ гэж үнэн ярьсан хүнийг өмгөөлөх хүн бас гарч ирдэг. Худал ярьсан хүмүүсийг дахин шалгах би тэрийг асуудалтай гэж бодож байна. Би тэрэнд итгэж болохгүй гэж бодож байна гэх хүмүүс заавал гарч ирдэг. Тэгэхээр энэ нь бол бас бид үннээ хэлсэн бах нь Бурхны мэлмэд бас маш зөвхт тооцогддог. Эзэн өөр та нар хизээ үннийг мэднэ, тэр үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн байхгүй. Түүнээс бид нар үннийг мэдж байгаа бол үнний сонголт нь биднийг чөлөөлнө гэдэг юм жаа. Бидний өнгөрсөн амьдралдаа болон одоо орооцолцсон бас ярьсан бүх худлууд бидний хувьд сэтгэлийн шарах, дарамт хизээ нэгэн цагт илэрч магадгүй тэртээ тэргүй үнэнд гүйцэгдэх бидний ачаа гэдгийг бид нар ойлгож байгаа. Тэр ачаанаас салах цаг болсон юм шүү. Тэр ачааг хойш нь хаях цаг болсон юм биш үү гэдгийг энэ өглөө та бүхэнтэй олж байна.
Амен. Бид өнөөдрийн үгийн цагаараа Эфес 4:25 тиймд худал хуурамгийг хойш тавьж хүн бүр хөрштөө үннийгээр учир нь бид бие биедээ эргэтнүүд юм аа гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд бидний хөрш яг хин байх юм бэ? Би хэний хөрш байх юм бэ гэдгийг бурхан мэддэг те. Бурхан мэдж байгаа. Тэгээд би хин нэгэнд ямар хөрш байх вэ гэдгээ бид нэр сонгоод үлдэн те. Тэгэхээр би бас бодлоо л да намлал дундуур бид нар ингээ ганц хөрштөөч биш. Одоо бид нар бие биедээ нэг эргэтнүүд гэсэн шүү дээ. Тэгэхээр би хин нэгэн хөрштөө худал хийж байгаа бол би бас өөртөө ч гэсэн худлаа ярьж байгаа гэсэн үг байна. Өөртөө ч гэсэн шудраг бас хандж байгаа гэсэн үг байна. Ягаад тэгэхээр бид нар бие биедээ эргэтнүүд учраас бид нар бие биедээ яаж хандна? Бид нар өөрсдөө ч гэсэн яг тэгж хандж байгаа гэсэн үг юм байна. Тэгэхээр ганц хөршөө хуурж байгаа ч хэрэг биш те. Өөрийгөө хүртэл хуурж байгаа хэрэг. Тийм учраас худал хуурмаг бол бидний дундуур тий байсаар байдаг, урсж идэг. Гэхдээ тэр зүйлсүүдийг бид нар хойш тавих хэрэгтэй гэдэг үг өнөөдрийн үгээр бид нар сануулж байна. Тэгэхээр худал хэлсэн хүнтэй ер нь би тэгж боддог. Нэг удаа худлаа ярих бол мэдгүй. 2 3 дахь худлаа ярьсаар тэр сонголтоо хийж байна. Худлаа ярьж болно гэж бодож байна. Худлаа ярихад энэ хүнд худлаа ярьж болно гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд үннийг мэдээд хахад танд худлаа ярьснаар таныг алдахаас айхгүй. Таны гомдоохоос урмич жуулахаас айхгүй гэсэн үг болж байна. Тэгтээ худлаа ярьсан ч гэсэн хурж ирээ тэр үед би тэгж хэлсэн үндэ үнэн байгаа шүү гэж хэлэх нь бас чухал зүйл байдаг. Тэгээ нэг юм үгийг би та бүхэнд урамшуулж хэлмээр байна. Есүс дандаа одоо тэ хүмүүсийн нүдэн дээр үннийг ярихыг одоо юу гэдгийг сонгодгүй байсан. Харин Есүс би мэдж байгаа шүү гэдгээ дандаа хүмүүст ойлгуулдагсан хэрэг. Тэр маш их юм чухал хүмүүсээр те надаас юу гэсэн байгааг мэдж байгаа. Өөрөөр нь хэлбэл чи хүн худалж те чи ингээ үстэй гэж Есүс ер нь хэлэхгүй. Ерөнхийдөө бол мэдчихсэн чи өндөө бүр тийм ээ гэж. Тэгэхээр Есүс үннийг амаараа гаргаж хэлнэ гэдэг нь өөр дээрээ маш их олон амьдралынхаа шийдвэрлэн ч гэж бодог асуудлуудыг шийдүүлж яадаг гэдгийг бид ингээд бодох. Тэгээд өнөөдрийн сургаал бол энэ 7 хоногийн эхний өдөр их гэдэг утгаараа одоо өнөөдрөөс эхлээд амьдрал чинь жоохон адармаатай болж магадгүй. Яг бол хүмүүс таны худлаа ярина гэж байгаа газар та одоо гацаад эхлэн дээ. Тэгээд бурхан танд туслах болтугай гэж. Амен. Сэлбэрээ. Өргөжлүүлээд хамтдаа залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь, үгээрээ бүтээсэн эзэн минь. Орчлын ертөнцийг үннээр бүтээсэн эзэн минь. Та бүр хамгийн бүр эсийн төвшөнд та бүх зүйлүүдийг төгс бүтээсэн. Танаас нэг зүйл харагдаг. Та бол гайхамшигтай бүтээгч. Та ямар ч бүтээл дээрээ өөрийгөө хураагүй. Та ямар ч бүтээл дээрээ хагас дутуу юм хийгээгүй. Та бид нар дээр ч гэсэн хагас дутуу байгаагүй. Тийм болохоор бид ч гэсэн тийм байхыг хүсэж байна. Таны хүү Есүс Христ за гүйцлээ гэж өөрөө хүлээн зөвшөөрөх хүртэл бидний төлөө бүхнийг үүрсэн. Тэр биднийг үрж явахдаа энэ өөдгөө нөхөр учраас энэ хэмжээнд үүний төлөө байхад хангалттай гэж хэлээгүй. Тэр бидний бүгдөрөнгөхийн төлөө загалмаа тэр за гүйцлээ гэж хэлэх хүртлээ бидний төлөө зорилт гаргасан. Бид тэгвэл үннээр тэгж амьдрахыг хүсэж байна. Бид байгаа юмыг байхгүй гэж хэлж, чадах юм чадахгүй гэж хэлж, эсвэл амиа бодож хамтдаа үлдэхийн оронд зөвхөн өөрөө үлдэхийн тулд хичээх тийм худал хуурмаг сонголтыг хийхгүй байхад хөрштэй аюултай, өөртөө ашигтай юм шиг бодож байгаа боловч өөрийгөө худал хуурмаг дотор үлдээснээр хөрштэй бүр их аюулыг авчрах тийм сонголтыг хийхгүй байхад туслаач. Та биднийг нэгэн агуу зүйлсийн нэг хэсэг болгосон баярлалаа. Христийн биеийн хэсэг болгосон тань талархан Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.